Энэ баримтат кино юм уу? Хизээ гарах юм? 1 1 2 1 2 3 4 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргэж байна. Бидний хүсэн хүлээсэн тоглолт яг одоо М-банк аренад эхлэх бэлэн боллоо. Probably not the last game. Уучлаарай энд нэг ярилцлага аваад байгаа. За эхлэе. Түүх тавтагддаг гэж би бодож байна. Дээд лигийг ийм амар сенсацтай хүн болгон ингэж ярьдаг. 94 онд лиг эхэлсэн. Инфлюенс гэсэн номын холбоо гэж байгуулагдаад тесрэлт болж байсан. 30 жилийн дараа Мэдгүй энэ жил бүр арай л амар байна. энэ тесрэлт дахиад болох шиг боллоо. Би хажуудан суугаад юу ч ярина үзмээр байгаа. Сэлэн Бодонсын гарааны 5. Second year head coach of Ceiling Boldens. Евро орж байгаа мэдчихсэн бол би хэзээ тийм зөрөгтэй шийдвэр гаргаж чадахгүй гэж байна. Бослого болсон. Араас нь хөгжлийн лигийн багууд орж ирсэн. Тэгээд Хаанаас ирсэн бэ? Ийм инээдтэй багш санагддаг гэсэн яг үндэ. Би яг Сэлэн бодсоо тэрүүгээр шалтгаан тийш орсон бол мдээгүй л те. Тэгэл дээдлэгт ороод бид нар чинь шууд оронгуудаа 3 дараалал тавьчихсан. Базар бүр APC эсрэг тоглохдоо боксын дээр минь бүлийн юм тавьсан да. Яа, ста чицгарын савна гэдэг чил болсон. Мөнхчин Наранбаатар багийн эзэд болох тэр ямар ч юм дээр ингээ сүйдэртэй тал байж болно л тоо. Гэхдээ тэр чинь нэг гэрэлтэй тал нь айгүй хөөхөд. Энэ хоёр хүн ч өөртөө хөрөнгө оруулж байна. Зарим багийн фанатууд багийн эзэн гэж хэн байдгийг ард нь мэддэггүй. Жухам хоорондоо юу болсныг бол мэдэхгүй. Ховтын дараа бүгд зураг авах заа гарын үсгээ зуруулаад. Тэр энэ тоглож Монгол брендийг Демаркус Косонс сурчлаа зогсоо тэрэн зургатаар гарч янтч өөрөө Үнэхээр итгэж өгөхгүй ингээ бүр зүүчиг санагдаад байгаа. Тик тагаад бүр яагаад ч олдохгүй тэгээд Ямар хүмүүстэй муудалцдаг хүн байлаа те. Тэгсэн чи энэ чи манай Монголын талбай дээр ирсэн Томито муудалцаа зогсож байна. Ой, тэр бол бас л үнэхээр сүртүр тавьж байсан. гоё. They dislike us, they shit like us, and they bleed like us. Эсэл шүү дээ. Өнөөдрийн тоглолт эхлэх. Ийхүү бэлэн боллоо үзэгчтэй тоглолтоо тууглан үзнэ үү. Аргагүй бүгийг гэж нэрлэхээр л юм байна. Амар авт юм шүү.